TBS-ийн мэдээллийн хөтөлбөр үргэлжилж байна. Өнөөдөр 27 сумын эмчнэрт буурны нарийн мэргэжлийн мэдлэг олгох сургалтыг амжилттай зохион байгууллаа. Сургалтанд 27 сумын 40 гаруй эмчнэр оролцжээ. Сургалтын явцад эмчнэрийн зүгээс буур шээсний мэс заслын тусламж үйлчилгээг үзүүлэх багаж тоног төхөөрөмжийг аймгийн эмнэлэгт байхгүйгээс нийслэлийг зорих хөл хөдөлгөөнд тасрахгүй байгаа талаар саналаа хэлж байлаа. Учир нь улсын хэмжээнд 3 дугаар шатлалын эмнэлэгт хэвтэн эмчилж байгаа. Өвчтнүүдийн 10% нь Төв аймгийн иргэд байсан судалгаанаас харагдаж байна. Үүнээс улсын хэмжээнд урологийн эмчилгээ хийх бүх үйлчлүүлэгчдийн 4-5% мөн аймгийн иргэд эзэлж байна. Тиймээс буурны мэс заслын багаж тоног төхөөрөмж нэг шаардлагатай байгааг мэргэжилтнүүд онцолж байсан юм. За энэхүү үйл ажиллагаа маань одоо буурны урологийн нарийн мэргэжлийн эмч одоо бэлтгэсэнтэй холбоотойгоор мэргэжил арга зүйн зөвлөгөө өгж за мөн боломжтой мэс заслуудаа одоо аймгийнхаа нэгдсэн эмнэлэгт одоо хүлээн авах боломжтой боллоо гэдгийг одоо бас бид үүгээр одоо мэдэгдэж байна. Тэгээд аймгийнхаа иргэдийг одоо манай нэгдсэн эмнэлгийн одоо бүүр шээсний замын өвчлөлийн одоо талаар одоо ирж одоо зөвлөгөө авч болно гэж бас хэлж байна. За өнөөдөр Монголын залуу мэс зашлын холбоо Төв аймгийн нэгдсэн эмнэлэг болон эрүүл мэндийн хөгжлийн төв эрүүл мэндийн газартай хамтран 1-р шатлалын эмчнэрт буурны мэс заслын өвчний ялгаа онцлогоос сэдвт кредиттэй сургалт орж байна. Манай холбооны зүгээс бол ерөнхийдөө мэс заслын эмчнэрт чиглэсэн сургалтуудыг хийдэг байгаа. Энэ удаа гэх юм бол зөвхөн мэс заслын эмчнэр гэлтгүүгээр 1-р шатлалын эмчнэрт мэс заслын өвчнийг хэрхэн ялгаа онцлох талаар сургалт орж байгаа нь 1-р шатлалын эмчнэрийн мэдлэг чадварыг дээшлүүлэх мөн эргээд энэ өвчтнийг цаг алдалгүйгээр онцлох ийм боломжийг олгож байгаамаа. Сургалтын зорилго нь Төв аймгийн иргэдийн буур шээс дамжуулах, замын мэс заслын өвчний эрт илрүүлгийг сайжруулж, хамгийн гол нь урьдчилан сэргийлэхэд оршиж байгааг зохион байгуулагчид хэлж байна. TBS-ийн мэдээллийн хөтөлбөр энэ хүрээд өндөрлөж байна. Та бүх амралтын өдрөө ая тухтай өнгөрүүлээрэй.